Ээлдвэл бүр худлаа. Юу хийсэн бэ? Болж байна хараа. Кимчитэй уушир. Ганаа махаа яг ингийн амтлангуудаа кимчиг ингээ хөрхөн жижигхэн болгоод хийсэн байгаа. Наа ялхооны болохоор ингээд ногоотой. Тийм ээ. Төмстөж гоё юм. Ингээд. Сайхан ингээд. Тэгээ одоо гоё улир солигдож байгаа юм чинь бас нэг хий хөө мөө ингээд хөөдөг гэд гоё хуушур хийдэг чинь ингээ гоё чихмхэндээ барьж иддэг штэ. Тэгээ бас миний ус хууч хөвчөн хөдлөө тийм ээ. Энд болохоор ингээ бислэгтэй нухсан төмс байгаа. Тэгээ энэ болохоор махаа ингээ кимчитэй холцсон байгаа. Энд зүгээр ингээ мах, энэ болохоор ингээ ногоотой уушур хийн. Жижиг мини уушур. Тийм хөөрхөн жижигхэн байл итгэж байгаа юм тийм. За ингээ нэг талаас нь чимхэх нэ штий. За ингээд хийгэн гаргаж байгаа шүү дээ юм бол тий. Эсвэл чи нэрнээс ээлд. Ээлдвэл бүр худлаа. Юу хийсэн бэ? Болж байна хараа. Ихнэр гологдсон биш нөхөр гологддог болсон юм шүү. Тэрхэндээ буцдаг болсон шүү тий. Миний охин ч бас ажилттай юм аа. Хуурай гарлаа зүв. Хөөхт нэрэ цаанаа ондоо юм аа тий. Тэр. Мундаг миний охин надад үчиж ааваасаа бараг илүү чимхэ тавьсан байгаа юм шүү. Өнөөдрийн хоолндоо ашиглаж байгаа тос болохоор цуно гэд Япон цагаан будааны тос байгаа. Энэ болохоор нөгөө өндөр хэмд төсвөртэй тос гэж явд юм билээ. Тэгээд яг би нөгөө хоолнд сайн гэж бодоод оливын тос ашиглаад байсан. Оливын тосыг болохоор ингээд түлхүү салаатанд хэрэгэлдэг. Яг ийм хуурч шарсан хоолнд болохоор өндөр хэмд төсвөртэй ийм цагаан будааны тосыг ашигладаг юм билээ шүү. За ингээд ялгуунаа ээж аава миний чимгсэн хуушур, ялгуунагийн чимгсэн хуушур, хонгорогийн чимгсэн хуушур бол шууд харагдаж байгаа баг. За кимчитэй хуушур. Ганаа махаа яг ингийн амтлангуудаа кимчиг ингээ хөрхөн жижигхэн болгоод хийсэн байгаа. Тэг ингээ нэг талаас нь ингээ хөнгуудаа энийгаа ингээ хийгэн гаргаад хийгэн гаргаад. За ерөөдөө болсон. За гоё тос халцаа одоо гоё хуушураа хийсэн байна. Ирэмг нь гоё ингээд яг гоё шарлаад ирээд хүндийгөө ирэнгүүт нь нөгөө чинь харуулдаг байхгүй. гоё. Тийм ээ. Сайхан ингээд. Ачна хийвтэн. Махтан. Наа ялхооны болохоор ингээд ногоотой. Тэгээ энэ хуушир болохоор гарын хэмжээгээр нэг юм хөөжиж болсон байна. Тийм ээ. Төмстөж гоё юм. Яг амтхан тарьсан байна. Бүх хоолнд ордог одоо гол орцол тос байдаг. Эрүүл ногоогоо буруу тосон шараад одоо хортой болгоод байд юм бэлээ. За тийм болохоор өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хамгийн чанартайг нь сонгоорой гэж хэлмээр байна. Дөрөв төрлийн гоё мини уушур хийж идэж үзлээ. Тэгээд улирал солигдож байгаа юм чи манайхын гоё эрүүл хоол идээрээ гэр бүлэрээ гоё хуушур хийжтэй яг ингээд хин хөөгээ гаргаад гоё өвдөн дээрээ бас ингээд яаж магадгүй гэсэн мэддэг хүмүүс бол мэдж байгаа бах. Энэ удаагийн бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.